Их Британий Кембриж хотод явагдах өсвөр насны сурагчдад зориулсан зуны сургалтаар Кембриж их сургуулийн харьяа олон гайхалтай музейтэй танилцах боломжтой. Энэ удаагийн бичлэгээр Fitzwilliam музейг танилцуулъя. Энэхүү музейг жижигрүүлсэн Их Британий үндэсний музейч гэж хэлж болно. Музей нь үүдний танхимаар заавал орж үзээрэй. Дэлхийд ганц гэж хэлж болох Викторийн үеийн хамгийн сайн хадгалагдсан үлдсэн интерьерүүдийн нэг. Энэ музейд олон гайхалтай үзмэр бий. Тэдний нэг нь алдарт эрдэмтэн Альберт Эйнштейний хөрөг баримл. Тэрээр нацист Германоос дөрвөөж Америкийн нэгдсэн улс руу явах замдаа Англи богино хугацаагаар саадсан ба түүний энэ баримлыг бүтээхэд ердөө 6 цаг байсан тул толгойн арт талыг дуусгаж амжаагүй гэдэг. Итали, Испани, Голландын уран зураг, Египт болон Грекийн эртний олдуурууд хамгийн гайхалтай нь энэ музейн доод давхарт Монголын эзэнт гүрний үеийн зоосны цуглуулга дэлгээстэй байдаг ба тайлбараас нь олон шинэ зүйл мэдэж авах боломжтой.